Өнөөдөр би та бүхэндээ зориулаад бас нэгэн дугаарыг бэлтгэлээ. Энэ бол эмэгтэйчүүдийн 7 төрлийн арchetype-ийн талаар та бүхэндээ ярьж болно. За юун түрүүнд archetype гэдэг маань юу гэсэн үг вэ гэх юм бол хүн бүрт байдаг ухамсаргүйгээр сэтгэж үйлдэж байдаг инстинкт болсон зан авирын нийлэмжийг хэлдэг байгаа юм. За ер нь одоогор бол сэтгэл зүйч болон сэтгэл судлаач нарын үнэлтээс бол эмэгтэйчүүдэд 7 төрлийн эдгээр archetype үндсэн шинж чанарууд байдаг гэж үздэг байгаа юм. За бүгдээрээ эхнийхээ archetype руу орцгоё. The huntress буюу анчин. За ийм төрлийн эмэгтэйчүүд маш бие даасан өөрийн амьдралыг ер нь өөрийнхөө юу ч хийсэн гэсэн ер нь өөрөө л бүтээн гэж боддог. Дайчин тийм эмэгтэйчүүд байдаг. Бусдаас тусламж авахдаа ер нь нэлээд тааруу, за барыг тусламж авч чаддгүй. Тиймдээ ч нэг өөртөө маш их тийм хариуцлагыг хүлээлгээд өөрийгөө бас юм хэцүү байдалд оруулах гэдэг тийм хандлагатай байдаг байгаа юм. За өмнө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд амьдрдаг үргэлж ямар нэгэн зорилготой за тэрэндээ хүрч чадахгүй байх юм бол маш их сэтгэлээр унана, бас стрессддэг байгаа. Эрэгтэй хүний үзэл бодол харах өнцөг нь тэдэнд ердөөс ямар ч хамаа байдаггүй. Өөрийн урдхыг л ерөнхийдөө хийгээд түүндээ анхаарлаа төвлөрүүлдэг. Эрэгтэй хүмүүст итгэх, татагдахад маш удаан талтай. За давуу тал нь гэх юм бол өөрийнхөө эзэн нь байж чаддаг, зоригтой, зорилгодоо анхаардаг эмэгтэйчүүд болон бусад тийм трауматай, хохирсон, гинцэн тийм хүмүүсийг хамгаалж дэмждэг байгаа юм. За сул тал нь гэх юм бол дотроо ерөнхийдөө тийм зэрлэг авир нуугдаж байдаг, яавалч яаж чадах хүмүүс байгаа юм. За хамтрагч болоход нэлээд төвөгтэй, заримдаа өөртөө хит их ачааллыг өгөх гээд байдаг талтай. За дараачих маань maiden буюу охин төрлийн archetype-тай бүсгүүчүүд. За бүх эмэгтэйчүүд ерөнхийдөө амьдралынхаа нэгэн хэсэгтээ энэхүү охин төрлийн эмэгтэй байсан байдаг. Жишээлх юм бол оюутан байхтай, ажилд орохынхоо өмнө, гэрлийн өмнө, хүүхэдтэй болохынхоо өмнө бол бид охтууд байсан байдаг. За охин төрлийн шинж илүү давмгай бол гаднаач дотроо ч гэсэндээ маш залуухан, жоохон хүчтэй тэм сэтгэлгээтэй, нинжин зөөлөн сэтгэлтэй, бусдыг ерөнхийдөө чин сэтгэлээсээ сонсож дэмжиж чаддаг тийм төрлийн эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ амьдралыг өөрөө аяндаа болчих юм шиг санаад тэгээ хүлээгээд зөрүүд ерөнхийдөө альва зүйлийг эсэргээр нь хийхийг хүсдэг, асуудлаас зугтдаг төрлийн эмэгтэйчүүд байгаа юм. За бүтээлч сэтгэлгээтэй хэдий ч гэсэндээ ерөнхийдөө хариуцлагагүй, ихэнхдээ буруу залуус татагддаг. Тэгээд бусдад муу хүмүүст хит их итгэснээсээ болоод харамсалтай охин төрлийн эмэгтэйчүүд маань бие сэтгэлээр ямар нэгэн байдлаар хохирч байж л ер нь ухаардаг тийм төрлийн эмэгтэйчүүд байдаг байгаа. За давуу тал нь гэх юм бол нинжин сэтгэлтэй, гэгээлэг, бүтээлч сэтгүүтэй, эрх чөлөөг эрхэмлдэг, тэгээ сайн сонсогч, сайн дэмжигч байж чаддаг. Сул тал нь болохоор сэтгэл санаагаараа хэн нэгнээс хамааралтай болчих гээд байдаг. Өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан, буруу хүнтэй нөхөрлөж, буруу хүний хайрласнаар эцэст нь өөрийгөө зовлон дунгаах гээд байдаг төрлийн эмэгтэйчүүд байгаа юм. За дараагийн төрөл маань the lover буюу амраг төрлийн эмэгтэйчүүд. Хамгийн эртний эмэгтэй төрлийн нэг гэж бол энэхүү archetype төрлийн эмэгтэй үздэг. Манай ер нь өмнөх 30 мянган жилийн өмнө домогт өгүүлэгддэг байгаа. За та бидний мэдхээр Ромео Жюлетта гэдэг кино байдаг шүү дээ. За тэр зохиолын бол Жюлет бол амраг төрлийн эмэгтэйд бол ордог. За мөн хамгийн үүнийг илтгэхээр энэ төрлийн эмэгтэйг илтгэх дүр маань болохоор The Sex and the City гэдэг кинод цуврал байдаг шүү дээ. Тэрний Саманта бол амраг төрлийн эмэгтэйг маш сайн харуулж өгсөн дүр байдаг. За маш эмэгтэйлэг энергитэй романтик хүн байдаг. Хүсэл тачаал ихтэй, сэтгэл санаа болон зүүн биелгийн хувьд бол байглаасаа бүтээлч, байнгын юм бодож толгой нь ажиллаж байдаг тийм төрлийн эмэгтэйчүүд байдаг. Тэгээ эргэн тойрныхоо нэг бол ердөөсөө тийм өөрөө хүмүүст өөрийгөө орж байгаа үргэлж мэдэгдэж идэг, бусдыг бас соронзон мэд татдаг хүмүүс түүнийг бол угаасаа анзаарч татагддаг. Тэдний амьдралыг тэтгэх хүчин нь болохоор ген удмаа залгуулж залгамжлуулж бүтээн гэдэг нь болохоор тэдний хувьд бол яг л тийм уран зураг зурж байгаа юм шиг, шүлэг зохиож байгаа юм шиг, эсвэл тийм нарийн нанд нь бол зүйлээдэг. Тэгээ ийм амраг төрлийн эмэгтэйчүүд бол маш бүтээлж өөрсдөө яг л тэр уран зураг дуу шүлэг шиг тийм эмэгтэйчүүд байдаг гэж байгаа. За давуу тал нь юу юм бэ гэх юм бол байглаасаа бусдыг өөртөө татаж чаддаг, юм бүхэнд маш их хүсэл эрмэлзэлтэй passionтай юм ханддаг, тийм бүтээлч сэтгүүтэй, таашаал мэдрэмжийг бол тултал мэдэрч ойлгож чаддаг хүмүүс. Сул тал нь болохоор өөртөө итгэх итгэлээ хурдан алдчих гээд байдаг. Анхаарал төвлөрөл богино.
өөртөө хит одоо тий өөртөө хит их тийм одоо ингэж өөрсдөө одоо дүвийлгүүд тий одоо юмыг жоохон хэтрүүлж гэдэг гэсэн үг л тий. Тэгээ заримдаа болохоор тийм орхигдох ганцаараа үлдэхээс бол маш их айдаг төрлийн бүсгүүчүүд аа. За дараагийн одоо archetype маань sage буюу мэрэгэн төрлийн эмэгтэйчүүд. Тэд бол маш их мэдлэгтэй, альваад хөнгөн хумаа хандна гэж байдаггүй, юмд хашир үздэг тийм эмэгтэйчүүд. За мэдлэг бол хүч гэдгийг тэд маш сайн мэддэг, асуудлыг бол тал талаас нь харж мэдэрч чаддаг, хамгийн оновчтой зөв шийдвэрийг тэд л ерөнхийдөө бол гаргаж чаддаг. За бусдад бол мэдээж ялагдах дургу, мэтгэлцдэг, уралддаг, өрсөлддөг ийм төрлийн эмэгтэйчүүд. За өөртөөгөө адилхан мэдлэгтэй, ухаалаг хүнд тийм эрэгтэйчүүд татагддаг. Эмэгтэйчүүдээс илүү ер нь эрэгтэй хүмүүстэй илүү сайн ойлголцоод байдаг гэж байгаа. За сage төрлийн эмэгтэйчүүдийн маань бол давуу тал нь мэдээж хэрэг ухаалаг, мэдлэгтэй, боловсралтай, оюуны хүчийг дээдэлдэг, асуудлыг бол олон талаас нь хардаг, шийдвэрлэгч шин чанартай байдаг. За сул тал нь гэх юм бол бүтээлч болон мэдрэмжтэй байдлаас холоор буюу амрагч төрлийн эмэгтэйчүүд эсрэг болж таарж байгаа байхгүй юу? Хүсэл тачаал багтаа байдаг. За дараачих маань the queen буюу хатан archetypeтай эмэгтэйчүүд. За байглаасаа өөртөө итгэлтэй, цаанаа бодолтой. Энэ хүмүүст бол одоо утга учиртай гэрлэлт болоод өөртөө хэрэгтэй хүмүүстэй одоо холбоотой networking үүсгэх нь болохоор маш чухал байдаг. Хажуудаа одоо ямар нэгэн төр хамтрагч ханьгүйгээр өөрийгөө өрдөөсөө тийм нэг юм хагас юм шиг дутуу байгаа юм шиг мэдрэмжийг авдаг. Тэг мэдээж хэрэг хатан эмчин удирдах, зохион байгуулах, нэгтгэх гэх мэт зүйлстэй бол маш сайн гэртээж, ажил дээрэж, хүрээл дундаач манлан байхыг ерөөдөө хүсдэг эмэгтэйчүүд тэгх чадвар нь бас тэдэнд байдаг байгаа. Маш нээлттэй олонтойгоо байх дуртай хүмүүс. За хүмүүс тэднийг бол ердөөсөө байнгын тойрон хүрээлж яадаг. Хамтрагчаас сонгохдоо хүч чадалтай, өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чаддаг, өөртөө болон өөрийн зорилгодоо үнэнч байдалд нь тухайн одоо эрэгтэйд илүү татагддаг гэсэн үг. За давуу тал нь юу юм бэ гэх юм бол мэдээж хэрэг үнэнч, манлайлагч, нээлттэй, өөрийгөө сайн илэрхийлдэг. Сул тал нь болохоор ерөнхийдөө бол хартай, шартай, ууртай. За хэрвээ хин нэг нь дургуй нүрх ч юм уу байх юм бол өшөөгөө бол авч чаддаг. Хит өөрийн нэр хүнд тэр нэр хүндэндээ бол хэрэгэм зэрэг энтертэй бол маш их анхаардаг төрлийн эмэгтэйчүүд аамаа. За дараачих нь the mother буюу ээж төрлийн. За ийм төрлийн эмэгтэйчүүд бол байглаасаа бусдыг халамжилчих гэдэг байглаасаа ердөөсөө өөрөөсөө амьдрал бүтээх, бусдад одоо туслах, бие сэтгэл, оюун одоо санаа юу гэдэг бүх тэр амар амгалан одоо бусдад өгөхийг хүсдэг. Тийм орчинг бүрдүүлэхийг хичээдэг тийм төрлийн эмэгтэйчүүд аа. Хүүхдтэй байсан ч, хүүхдгүй байсан ч ялгаагүй маш хариуцлагатай, бусдын аюулгүй байдал тав тухын анхаарлыг нь бол маш их тавьдаг. Одоо нэг тийм их тийм халамжтай эмэгтэйчүүд байдаг та. Тэдгэр төрлийн эмэгтэйчүүд шиг санагдаж байгаа. Түүндээ ч хамгийн гол нь өөрөө тэрнээсээ бас кайф авдаг, тэрэндээ дуртай байдаг. Гэхдээ өөрөөсөө илүү одоо бусдыг бодсоогоор агаад өөрийн хэрэгцээ шаардлага мартаад өөрийгөө орхитуулах гэдэг төрлийн өөртөө анхаарч чадхаа болох зэрэг тийм асуудлууд бол үүсч болдог. Бас хүмүүст хэмжээ хязгаар тогтоож өгч чадахгүйгээсээ болоод тэдэнд хит их энерги зарцуулаад нэг л мэдхэд нь үсэг санаа бие махбодоор одоо маш их ядарчихсан байдаг байгаа юм ээж төрлийн эмэгтэйчүүд. Тэг хүмүүс тэдэнтэй харьцаж ойлголцоод ямар ч асуудал гардггүй ч гэсэндээ одоо тэдтэй ингээд маш нээлттэй байж одоо тэр хүмүүсийн шүүмжлэхээс илүү тэднийг сонсож асуудал болгоныг нь одоо байнга сонсож өгч байнга дэмжиж явдаг тийм дандаа тийм сайн сайхан өнцгөөс нь харахыг хүсдэг төрлийн эмэгтэйчүүд байдаг. Тэгээ хүмүүст бол ердөөс хатуу хандаж чаддаггүй төрлийн эмэгтэйчүүд бол ээж төрөлд хамаарагдана. За давуу тал нь болохоор халамжтай, тууштай, хүчтэй сэтгэл зүйтэй, амьдралыг илүү одоо тийм боддоор харж чаддаг. За сул тал нь болохоор өөртөө хайхамжгүй хандаж өөрийгөө хайдаг, зөрүүд бусдыг анхаарахаа болох нь бол тэдэнд маш их хэцүү байдаг. Дандаа нөгөө бусдын нэг юм амьдралд оролцох гэдэг төрлийн хүмүүс байдаг та. За ямар ч зүйлд одоо хэмжээ хязгаар тавьж бол чаддаггүй. За дараачих маань манайха мисүүлчих буюу the mystic шиттэн archetypeтай одоо тийм төрлийн эмэгтэйчүүд маань ямар байдаг вэ гэх юм бол маш дотогшоо одоо introvert marking гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрийн доторх ертөнцөө өөрийн бодолд одоо тийм автдаг. Өөрийнхөө одоо дотоод ертөнц нь болохоор шал өөр. Тэгээд тэрэндээ бас дуртай хүмүүс байдаг. За анчин болоод мэрэгэн төрлийн одоо эмэгтэйчүүд шиг энерги гадагшаа зарцуулдаггүй. Эсвэргээрээ нэлээд дотогшоогоо өөртөө өөрийнхөө одоо тийм амар амгалан бүрдүүлэхийн тулд бол зарцуулдаг.
За ямар ч асуудалд орсон шидтэн төрлийн эмэгтэйчүүд тухайн асуудлаас үүсэх сэтгэл санааны одоо тэг янз бүрийн хямрал, гутралыг бол хөнгөн ялгаж, салгаж чадах бөгөөд асуудалд илүү тийм эрүүл ухаанаар хандаж чаддаг. Ер нь тэнцвэр болон сэтгэл санааны тайванд одоо тийм тогтвон байх байдлыг бол тэд илэрхийлдэг. Бясалгал хийх, сайн дурын ажил хийх, бүтээл туурвих зэргээр өөрийн энергийг нөхөж байдаг. Материалын хэрэгцээнээс илүү утга учиртай амьдрахыг сануулдаг гэж ойлгож болно. Өөрийгөө таньсан, өөрийгөө сайн мэддэг тэд өөртөө хамгийн итгэлтэй. За хэр баргийн зүйл бол тэдний өөртөө итгэл үзэл бодлыг нь бол нурааж дүнгдэггүй байгаа юм. Асуудлыг маш эрүүлэр харж чаддаг. Гэхдээ бусдын асуудалд оролцохыг бол хүсдэггүй төрлийн эмэгтэйчүүд. Давуу тал нь өөртөө итгэлтэй, төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайн, бүтээлч сэтгүүтэй дотоод амгалангаа хамгаалж чаддаг. Сул тал нь хитрхи дотгошоогоо учраас нийгмээс, хүмүүсээс өөрийгөө тусгаарлаад ерөнхийдөө байдаг. Нэг тийм зожиг маркинг гэж хүмүүс ярьдаг да. За тэгэхээр энэхүү 7 төрлийн арchetype-уудыг одоо өнөөдөр би та бүхэндээ төрлийн эмэгтэйн одоо feminine archetype гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энийг та бүхэндээ ярьж өглөө. Бид ерөнхийдөө амьдралынхаа аль нэг үе шатуудад эдгээр одоо 7 төрлийн archetype-ууд руу шилжиж идэг гэж байгаа юм. Зөвхөн нэг ингэ төрөлтөө байгаад байдаггүй. Та бүхэн бас өөрсдөө шалгаад аль төрлийн одоо энэ archetype-тай эмэгтэй байна вэ гэдгээ одоо миний энэ доор нэг Q-ийн линк би тавьчихсан байх болно. Энэ рүү ороод бөглөөд бас үзээрэй. Тэгээ аль төрлийнх байна гэдгийг бас манай одоо энэ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Заа юу. За ингээд та бүхэнд маань өнөөдрийн дугаар таалагдсан бол мэдээж хэрэг subscribe заавал дараад өгөөрэй. Нэг ширхэг subscribe хүртэл бидэнд үнцэнтэй байдаг шүү.